Эрхэм үзэгчтэй хараа Монголыг альхаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол шууд нэвтрүүлэг хийж байна. Би энэ нэвтрүүлгээрээ цаг үеийг тодорхойлж байгаа тодорхой нэг асуудлаар тодорхой нэгэн хүнийг үрж үзэл бодол санал сэтгэлийг сонсдог. Өнөөдөр би та бүхэнтэй Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнх Хатыг уулзах гэж байна. Танд орой мэндчилгээ. Орой. За тэгэхээр сая цагийн хөвд нэвтрүүлэг дөнгөж яваад өнгөрлөө л дөө. Ингэж гарчлаа. Өнөөдөр манай зөвхөн телевизээр гэхэд сүлд гэж ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой хөтөлбөрөөрч өнөөдөр таны нэг зохион байгуулсан ажлыг нэлээд ярьлаа. Энэ бол парка авараа гэсэн хэлэлцүүлэг байлаа. Тэгэхээр үзэгчид бол ерөнхийдөө ойлголт авсан байгаа. Гэхдээ эхлээд ярианы хаянд парка авараа гэдэг үйл ажиллагааныхаа товчтой танилцуулаач. Одоо нэг 10 хоногийн өмнө бид Монголын залуучуудын холбооны залуучууд за дээр нь сошиал нэтворк буюу олон нийтийн интернетийн сүлжээнд идэвхтэй байдаг залуучууд нийлээд энэ паркийн асуудал болгож дэвшүүлье гэдэг ийм байдлаар ярилцсан. Тэгээ энэ асуудлын хүрээнд бид нэр өхөй дөрвөн компанид 3 асуулгатай ийм бичгийг хүргүүлсэн байна. Тэгээ хариугаа өгөөч гэдэг. За эдгээр компаниас бол Mac компани хамгийн түрүүнд хариугаа өгсөн. Тэгээ бид нар бол та нар андууд жишээ мэдээлэлтэй байна. Бид нар бол энэ парк дээр газар эзэмшдэггүй. Тийм учраас энийгээ залруулна уу гэдэг. Тийм учраас бид нар бол Mac-аас үйлчлэлээ хүсээ залруулж байж байгаа. За нөгөө 3 компани маань хариулт нь ирэхгүй байсан учраас бид нэр иргэний танхимд нээлттэй хэлцүүлэг хиймээр байна гэдэг хүсэлтэд хүргүүлсэн. За мэдээж иргэний танхим бол иргэний танхим учраас бидний хүсэлтийг хүлээж аваад өнөөдрийн энэ хэлцүүлгийг хийж байгаа. За хэлцүүлгийн хамгийн чухал зорилго бол өнөөдөр нийгэмд ард түмний дунд байж байгаа, залуучуудын дунд байж байгаа маш их олон асуултууд байгаа. Парктай холбоотой. Парк яагаад одоо ийм болчихсон юм? Шинэ тоглоом нь яагаад ийм цөөхөн байгаа юм? Тэр хойно МСС яагаад ийм өндөр Шангрила гэдэг буудал бариад байгаа юм? Мон уран яагаад тэр баруун талд нь гашаахсчаад тэндээ сууцгаагаад байгаа юм? Гэх мэтлэнгээр ингээд асуултууд байсан учраас энэ асуултуудыг л тодруулахын тулд өнөөдрийнхээ хэлцүүлгийг хийсэн. За энэ паркийн асуудалтай холбоотой бүхэл талуудыг өнөөдөр бид үзлээ. За Улаанбаатар хотын удирдлагыг өрсөн газрын албаны дарга Бацаах ирлээ. За хуучин Улаанбаатар хотын одоо удирдлагуудыг бас өрсөн харамсалтай нь ирсэнгүү. За энэ парк дээр нэр холбогдоод байгаа компани удирдлагуудыг өрсөн бүгд ирлээ. За дээрэс нь бас иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар өөрсдөө хэлэлцүүлэг болох гэж байгаа сонсоход манай хэлэлцүүлэг дээр орж иржээ. За дээр нь ерөнхийлөгчийн зөвлөхнөр бас иргэнийхээ хуваар өдөр олцож байгаа шүү гэж хэлээд орж ирлээ. За мэдээж иргэний нийгмийн төлөөлөл байлаа, сэтгүүлчд маань байлаа, твиттерчд маань байлаа, фэйсбүүкчд байна. Тэгэхээр уулзалтыг нэгтээ би нэг л зүйлийг хэлсэн. Өнөөдөр бид хин нэгнийг буудах ч юм уу, эсвэл өнөөдөр хин нэгэн рүү чиглэсэн ч юм уу, эсвэл хин нэгнийхэн захиалгаар юм хийгээгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод байсан Монголын ёс суртал залуучдын эмнэлгийн маш олон залуучуудын хүч хөдөлмөр свободникоор болсон энэ парк маань өнөөдөр чиний юу болчиход байгаа юм бэ? Энэ парк өнөөдөр хүүхдийн парк хэвээрээ байж чадах юм уу, чадахгүй юм уу гэдэг энэ асуудалд хариулт авах гэсэн. За ингээд өнөөдөр хамгийн ихэнд бидний урьсан урилгаар Мон уран компани захирал одоор бол одоо Монголын хурлын гишүүн болсон Наранхуу гишүүнээс бид эхний тодорхойлолыг авсан. За телевиз үзэгчд маань түрүү мэдээнүүдээр бол харсан баг. Наранхуу гишүүн бол бид нар үл тэнд 1.1 газар эзэмшиж байгаа. 93 онд авсан. Тэрийг үл хүлэн зөвшөөрсөн. Энэ газартай холбоотойгоор үеийн үед одоо бас маргаан гэдэг асуудал үүсэж байгаа. Гэтэ энэ газар дээрээ бол бид нэр бусад компаниуд газар авах юм бол бид нар ч гэсэн газар аваад хамтраад хүүхдийн парка байгуулах ажлаа хийя гэдгээ бол аль бисаар өөрөө орж ирж мэдэрчлээ. За дээрэс нь олон улсын стандартад нийцсэн паркийг байгуулад 10 жил үнэлбэргүй тоглох хэмжээний одоо хөрөнгөний босгоход би бэлэн байна гэдгээс мэдээлээ. За ингээд Монгол урантай холбоотой асуудал нэлээд тодорхой болж эхэлж байна. За дараа нь бодийн тайлбар хийсэн. Яагаад би бод гэж хэлж байгаа гэхээр Иточо корпорац 2005 онд нийслэлийн урлагийн тогтоол гаргуулад, захирамж гаргуулад үндэсний соёл амралтын хүрээлэнг орчин үеийн Диснейленд болгоно гэж авсан байдаг гэрээгээр. Тэгээ энэ Иточо маань хайчих ба гэхээр явсаар угаад бод гэдэг компани дээр очиж байгаа. Яагаад бодтой холбоотой юм гэхээр үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК гэдгийг өнөөдөр 70% бодийн хөрөнгө оруулалттай, бод интернэшнл хөрөнгө оруулалттай Ito Invest гэдэг компани эзэмшээд байж байгаа.
Тэгэхээр өөрөлдвөл ялцгүй бодиттой холбоотой асуудал болоо авчиж байгаа. Бод өнөөдөр яг тэнд бол өмссөн соёл амралтын үрэлэн ХХК-ийн нэр дээр 31 гагийн эзэмшээд байж байна. За бодийнхан бид нар юу хийж байгаа, цаашаага юу хийж байгаа гэдэг асуудлаа бас шеэрлээ. За нэг худлаа мэдээлэл яриад тэр хилцүүлгүй үед тодорсон зүйл нь болохоор одоо бид нар бол 12 га дээрээ бол тоглоомоо хийнэ. Тэр нь бол яг хүүхдэд зориулсан гатаа байдаг. Зуны одоо 100 хоног ажиллаждаг ийм парк байна. За өвчин хэсэг дээрээ бид нар бол дотор ажилладаг. Өөрөөр байшин дотор ажилладаг. Entertainment төв хийнэ. Гэт яг хэл дуусаагүй байтал бас үндэсний паркт хотын төлөөлөл болж суудаг. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн урлын гишүүн ерөнхийлөгчийн зөвлөх Эрхэн баяр үгүй та нар түүзийн хурал дээр Sheraton за нэг нь юу вэ гэдэг нэрийг санахгүй байгаа. 2 ширхэг 5 одтой бодол байх га төлөвлөсөн байгаа шүү дээ. Ягаа худлаа яриад байгаа бэ гэдэг ингээд. За ингээд нэг асуудал дээр худлаа ярьж байгаа юм байна гэдэг нь тавтарсан. За ингээд мэдээж бас бодит тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудаа бол ярьсан. Тэрийг үл тэн сууж исэн бүх хүн ойлгосон. Бүх хүн бас бодвол бас юм хийхээ хийж байгаа. Гэхдээ бас дахиад хийх гэж байгаа юм нотон байна гэдгээ бол ойлгосон. За дараа нь MCS группийн MCS Properties гэх компани захирлын ирж тайлбарлав. За ярихдаа яагаад ч юм эхнээсээ худлаа яриад гэсэн. Яагаад гэвэл энэ Чингисийн зохицолгоор барих гэж ирсэн. Тэр дотор нь 5 годтой одоо зочдод төлөвлөжсөн байсан. Тэгээ тэрийг бид нар хийх юм баг юм болоо явчихсан. За тэгсэн чинь нөгөө хотын газрын албаны дарга болохоор анх энэ бол Монтана гэж компани байсан. За тэр нь бол 0.5 га эзэмшдэг байсан. Дараа нь захирамжийн солигдохдоо тэр нь бол 30 мянган метр квадрат буюу 3 га газар болоод байгаа бичлэгсэн гэдэг юм нь бас хажууд нь хэлээд тавьчихж байгаа. Тэгээ MCC-хэн бол бас нэг нотлогдоогүй зүйл хийсэн нь бид нар энд Шангрила жишдууд байна. Барихтаа 1-5 давхар хүртэл ардын урлагийн концертын танхим байна. За дээрэс нь хүүхдэд зориулсан бас паркууд байна, кино театр байна. За дээр нь бас 50 м урт бассейн байна. Энэ хүн бол хүүхдэд залуучууд зориулдаг юм а. Тийм ч бид нар бол хүүхд залуучуудад зориулсан зүйл хийж байгаа штэ гэдэг байдлаар юм ярьсан. За тэгээд тэр Монтана гэж компаниас яагаад одоо явж байгаа 0.5 га 3 га болчих гэдэг нь бол асуултын тэмдэгтэй. За дараа нь Бавууга гэдэг одоо паркийн дараагаар 20 жил ажилласан хүн босч ирээд бас нэг зүйл ажиллахтаа мэдэгдсэн. Тэр нь юу гэхээр одоо яг MCS-ийн гасцсан байгаа газар бол 4.4 га байгаа шүү. Би өөрөө хэмцээ өнөд хэлж байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр тэр нь бас яагаад вэ гэдэг нь асуултын нэмэлттэй. За дараа нь бас нэг зүйл ярьж байгаа нь Моурон компанид бол хотын дарга инх бол захирамжаар тухайд газрыг өгсөн. Тийм учраас инх болттой энэ асуудлыг ярих хэрэгтэй. Магадгүй ойлгохтой тэмцэх газарт шалгуулах хэрэгтэй шүү. Би энийг маш их олон жил яриад хөөцөлтөд дийлийгвэ гэдгээ тэнд олон нийтийн юм бас зарласан. Тэр видео бичлэгээр байж байгаа. За гихмэслэнгээр ингээд цаашаа хөвөрч байгаа. Тэгсэн. За тий. Нэлээд тодорхой мэдээлэл өгчих бол да. Би зүгээр би бас очсон л доо. Яг анханасаа энэ үйл явдал юу болсон ингээд асуулга яваад сэтгүүлчд асуугаад ингээд ихнэлээ. За яах вэ? Би ингэж л бодож сууж байгаа байхгүй тэрийг үзээ. За ийм болчих. Одоо бас газар байж байгаа юм байна. Тэгвэл энэ бол хин нэгэн хүн хизээ нэгэн цагт бид нар ч зүгээр гүйж ирээд энэ чи ямар зүгээр тоглоомон илсэр гэр барьж илсэр хашаа барьчаагүй шүү дээ тийм дотор. Тэгэхээр хин нэгэн хүний зөвшөөрөл тэнд хин нэгэн хүний юм байж л байгаа байхгүй. Тэгэхээр яг таны энэ ажлыг Монголын залуучуудын холбооны нэрийн өмнөөс ингэ зохион байгуулж байгаа энэ ажил чинь яг юунд чиглэж байгаа. Тэр хин нэгэн хизээ нэгэн цагт гаргасан тэр буруу шийдвэрийг одоо эргэж харуулах гэдэг юм уу? Эсвэл одоо энэ нэг үйл ажиллагаа явуулж байгаа энэ бизнесийн үе бол бас буруутгах чадахгүй байгаа байхгүй. Зөвшөөрлөнд өгчл байна шүү дээ тэгээд. Өөрөөр хэлбэл дараагийн гишүүн хилээд байгаа бүх компаниуд хэлж бид нэр захирамжтай бол захирамжтай. Бид нэр эндээ үйл ажиллагаагаа явуулах эрхтэй яг хуулийн хүрээндээ үл ярихад бол юм байгаа. Бид нар бас өмнөх удирдлагуудын юмнуудыг бол хэрв мэдэх юм бол муухай тухай асуудал байхгүй. Бид нар өгсөй газар бүгднийг өгнө. Ягаад өнөөдөр Улаанбаатар хотод байгаа цорын ганц, дажин Монгол улсад байгаа цорын ганц хүүхдийн паркийг дээр ийм чивдэг хүйтэн хүндий байдлаар ингэж хандж байгаа болохгүй. Тийм учраас бид нар бол асуудал нь бол тавьж өгнө. Одоо жишээ Монтана гэдэг компани бол жишээ нарамчлалт
хагасны үед бол захирамжны гарсан. За дараагийнх нь бодих бол жишээ нь энх бол Батбаяр хотын засаг дарга нарын үед гарсан гэх мэтлэн ингээд бүгд эзэнтэйгээ цаасан дээрээ байж. За нөгөө талаар бид нэр компани буутгах гэдэг байгаа ч юм уу тийм асуудал бас байхгүй. Бидний туйлын зорилго юу гэхээр өнөөдөр энэ хүүхдийнхээ паркийг л яг паркаар нь авч үлдээ. Тийм ч бас паркийг аврал гэдэг. Өнөөдөр өвлөмж бай, зунч хүүхд залуучууд очиод тоглолцдог. Тэ? Хөгшд нь очиод наралцдаг. Тэ? Жимсэгчүүд нь хүүхдэд төрүүлсэн яриагчүүд нь очиод салхилцдаг. Ийм газараар бид нар хүсэж байгаа шүү дээ. Хуучин байгаад болоод ийсэн. Одоо дахиад яагаад байж болохгүй байна. Тэг өнөөдөр жишээ нь хүүхдийн төлөө газраас ирсэн хүн хэлж байгаа. Манай нийт гомдлын 70% нь хүүхдийн парктай холбоотой гомдол байдаг. Гэж. Тэгэхээр тэр үс юм хэлээд байгаа биз. Дээрэс нь одоо тэр парк руу ороход заавал хоромж төлж ордог. Сургалтын холбооны тэргүү хэлж байна. Тэр 2000 төгрөг чи өнөөдөр проблем болоод байна. Асуудал болоод байна. Ягаад заавал 2000 байх хэвтэй гэдэг асуудал ярьж байгаа. За нөгөө талаас бас нэг оюутан босоод бид нар үнгүй юм хүсээгүй. Тэгэхдээ парк хуучин байшин хэмжээгээр томоороо те ногоон байгууламжтайгаа бүх тоглоомуудтайгаа ингээд байж явах юм бол бид нар ядад тэнд ч очиж болцмоор байна шүү дээ гэдэг. Тэгэхээр залуучууд бол зөвхөн парктайгаар байхыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр парк барьдгумаа гэхэд тэрийг ядад ногоон байгууламж болгоод засаад ямжилчих юм бол Улаанбаатар хотын төвд те бид нар очиод нэг Тайван суучих газартай л юм шиг. Тэгэхээр би яг энэ их хурлын гишүүн Наранхуу горж ирээд яг тайлбараа хэлж байгаа сонссон. Ерөнхийдөө Сөүл группээс харин ирэх байсан байна. Сөүл групп ирсэн. Хэвтэргээд хуулийн зөвлөлт. Ер нь бүгдээрээ ирээд ямар ч гэсэн энэ ярианд оролцож байгаа гэдгийг бол би нэлээд олзуурхаж харсан. Хэрвээ үнэхээр за одоо тэр шийдвэр гаргацсан улсуудтай эргээд ярьж болдгоо юм байгаа биз. Одоо гэхдээ энэ байшинг одоо яах юм гээд ингээд тэрнтэй ноцтохоос илүү одоо яах вэ гэж харах гэж байгаа юм зүгээр санагдсан л да. Тэгэхдээ монголчууд эцэцгэлгүй бие биенийг харддаг бол шүү дээ. Тэгэхээр та бол яг түрүүн шилжихтэй бол би ямар нэгэн компани юугаар яагаагүй гэж хэлж байна. Тэгээд таныг бол өнөөдөр интернетээр тэр үйл явдал болсны өдөөс өмнө болсны дараа ямар санаа онооноос явж байгааг харж байна л да. Бод группийн шахалтаар бусдыг нь жиг гэж байгаа юм байна уучлаарай үзэгчтэй яг тийм эсвэл хэллэг байгаад байна тий. Эсвэл одоо МСС-тэй харгалдаг хэсгүүлдэг хүмүүсээ гар хөл болж байгаа юм уу? Эсвэл иргэний танхимд хийж байгаа ч хаашаа ерөнхийлөгчтэй ярьсан байсан юм уу гэх шиг тий. Та тэн дээр бол ямар нэг санал хэлээгүй. Энэ одоо хардах хэлэх гээд орох уу эсвэл одоо танд хэлэх хариулт байна уу? Өнөөдөр сэтгүүлчид ер нь манай хэлцүүлэгт оролцсон хүмүүс анзаарсан баг. Би үл тэнд нэг ч асуулт, тайлбар, нэг санал хэлээгүй шүү дээ. Олон өнөөдрийн зорилго бол бүх холбогдож байгаа талуудыг оролцуулаад биднээс зөвхөн үнэн мэдээллийг л ил болгоох гэж л гэсэн. Тэгэхээр бид нар зөвхөн үннийг л хүсэж байгаа шүү дээ. Асуултынхаа хариултыг л үннээр нь бодтоор нь авахыг л хүсэж байгаа. Тэрнээс шууд бид нэр МСС тэр байшингаа буулга гэж хэлээгүй шүү дээ. Нөгөө талаар өнөөдөр тэнд сууж байгаа хүмүүс бас маш их олон төрлийн саналууд гаргаж байгаа. МСС-ээс зүгээр төлөөс авчия. Тэр байшингаа бариг төлөөсөө аваад хажууд нь дахиад хүүхдийнхээ паркын тоглоомыг нэмээд барьчих. Мон ураана чи хөрөнгө оруулалтаа босгоод дээр хамаагүй бид нар тоглоомоо нэмье. Чи надад газар дээр офсо буулгаад тоглоом хий гэх